Сайн байцгаана уу? Би та бүхэндээ Токио хотод өнгөрүүлсэн 5 хоногийн бичлэгийг хуваалцъя. Аялах гэж байгаа хүн байх юм бол эндээ санаа аваарай. Эхний өдрөө би өдөр Токиод бус уучраас оройн цагаар ерөөхдөө Токиог харах боломж надад байсан. Миний очсон хамгийн ихний газар бол Токио хотын захиргааны байр. Яагаад тийш очсон бэ гэхээр эндээс дээшээгээ гараад Токиог бүхэлдэн харах боломжтой байдаг. Тэгээд энэ нь ямар ч үн төлбөргүй. За энэ байдлаар маань гадаанаа 30-30 минутын зайтай хөгжим яваад гэрлэн үзүүлбэрүүд явагддаг юм лээ. Хүмүүс гадааны суугаад үзээд байждаг. Эндээсээ 45 давхурт буюу 202 метрийн өндөрт гараад шөнийн Токиог харах боломжтой. Мөн өдөр ирээд өдрийн Токиог харах боломжтой шүү. Би нэрийг нь англиар бичээд оруулаад мөн доор линкээр энэ газрын маань цагийн хуваар болон зарим тохиолдолд хаалттай байх тохиолдол байдаг юм билээ. Тэгээд хэрэг аялах гэж байгаа хүмүүс маань ийшээ очих гэх юм бол эхлээд заавал энэ линкээр ороод нөө мэдээллийг нь харж агаад өөрийнхөө төлөвлөгөөнд оруулаарай. Миний дараагийн оцсон газар бол Шинжугу байгаа. Энд оройн цагаар Омайда Йокожо буюу англиар Memory Lane гэдэг нэртэй Икизая Японы уламжлалт уушийн газар гудамж байгаа. Эндээс якидори, дахианы шорлог болон өөр төрлийн шорлогууд мөн алкогол хэрэглэж байхдаа идэх тохиромжтой тийм хоолны зартай юм билээ. За энэ газрууд маань маш жижигхэн, маш цөөхөн хүний судалтай. Ороод л угаад л идээд л хүнтэй танилцаад дараагийн газруудаараа орох ийм зорилттой юм шиг надад санагдсан. За тэгж орж байгаа хүмүүс маань анхаарах зүйл гэхээр ерөөхдөө жоохон үнэтэй мөн таны идэж усан зүйлийн төлбөр дээрээ ширээний зардал гээд нэмэлт төлбөр авдаг юм билээ шүү. За эндээс гараад би Шинжугугийн гудамжуудаар алхаж үзсэн байгаа. Анх удаа Японд очиж байгаа учраас миний хувьд маш сонирхолтой байсан. Бүгд энэ дэрнээ самрууд гудамжуудын гэрэлтүүлэг яг нэг кинонд ороод ирсэн юм шиг те. Яг нөгөө интернетээс бид хардаг кинон дээрээс хардаг шиг. Миний хувьд маш сонирхолтой байсан. Миний хамгийн сүүлд очсон газар бол Golden Guy гэдэг нэртэй бас уламжлалт уушин газартай газар байгаа. Намайг өчгөл газар нь ерөөхдөө хааж хэлж байсан. Зөвхөн уух юм зардаг газарт нь онгорхой байсан. За техний өдөр маань иймэрхүү өнгөрсөн. За тэгээд дараагийн 2 дахь өдрөөрөө уулзцгаая.